Бид бүхэн Өмнө Говь аймгийн Цогцзын сумын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаа харуулын дарга дислэгч Мөнх Эрдэнэтэй гинтийн сурвалж зорихоор эхнэрийн их сайхных нь хамт аян замдаа гарахад бэлэн боллоо. Ингээд хамтдаа хөдөлж байгаа. Сайн байцгаана уу, намайг их сайхан гэдэг. Би одоогоор хүүхдээ харангаа хувийн ажил эрхлээд явж байгаа. Манай гэр бүлөөдгөл нөхөр хүүхдийн хамт гуруулаа амьдардаг. Жирийн нэгэн албан агчийн гэр бүл байгаа. Цэргийн хүний эхнэр байх. Нэг бодлын бахархмаар. Нэг бодлын цэргийн өмч нь ерөнтэй өөрөө тушаалаар маш цаг наргүй завгүй ажиллаж байдаг шүү дээ. Тийм болохоор ар гэрээ миний хувьд маш их хүлээлттэй байдаг. Нөхрөө хүлээж чаддаг. Гэсэн ч нөхрийн маань хайртай дуртай ажил мэргэжил болохоор хүлээлттэй байж ойлгож дэмжиж амьдрахыг л хичээдэг дээ. Энэ мэдрэмжээ бол үгээр хэлж, үгээр илэрхийлж өгөхөр чадахгүй байна. Зөөрлөх юм бол анх бодож уулзахдаа хүмүүс нэг яаж сандарч догдолж тэгж хүлээлттэй байдаг үлээ. Тэр мэдрэмж маань ингээд сэргээд бас гоё байна. Тэгээд намайг одоо гинт ингээл хаас Улаанбаатараас сургаалan зөвлөж туулаад ингээ хамт олонтой ажил дээр нь яваад ичнэ гэдэг бол манай хүн бодохчгүй зөөдлөгчгүй байгаа. Тийм болохоор энэ гинтийн юмд ямар хариу үйлдэл үзүүлэх бол яаж хүлээж авах бол яаж гэсэн асуудал гэл бүр ингэ сандарч тэгээд маш их догдолж. Тэгээд одоо энэ сайхан гэгээ хайрын өдрөөр те манай гэр бүлийн ингээ сонгоод одоо миний хувьд ингээ нөхрийгөө баярлуулах ийм том боломжийг олгосон танаа хамт олон маш их баярлалаа. Мэдээж хорныхоо төлөө жир зүтгэнэ гэдэг өрсөн тагарахтай хариуцлагатай ийм сайхан алба ажлыг нөл сэтгэж бахархаж явдаг. Хамгийн чухал нь танайгаа баян гэр бүлээсэн бодол сэтгэлтэй намайг үнэхээр зөөлнөр хайрлаж хичээж амьдрах хайр баярлаж явдаг шүү. Үнэхээр шокнд орлоо. Бурхаас энэ Өмнө Говь аймгийн Цогцзын сумд ингээд бүрийдэр гэж бодсонгүй. Хандаа баярлалаа. За эхнэрүүд анх 2017 онд цирк тус нэгэн тэмцээн дээр танилцсан. Тэгээд жил гарan ирэхэд амьдрал зохиогоод одоо 4 настай хөргөн хүүхэдтэй ажралтай сайхан амьдарч байна. Миний ажил албыг нь ойлгож ар гэрээ амьдралаа баттайдаа туслан дэмждэг. Амар тайван ажиллах боломжийг нь олгодог. Сайхан ханчамдаа хайртай шүү. Монголынхоо нийт хосуудаа гэгэн харин Валентины баярын мэнд хүргэе.